За өнөөдрийн шинэ хичээлээр Солонгос олон ангит кино агшуулан ярианы хэл сурах гэдэг хичээл та бүхэнд бэлдсэн байгаа. За олон хүмүүс энэ солонгос хэлийг бичгээр их сурсан болохоор ярианы хэлийг сайн хэлж чадахгүй байдаг. Тийм болохоор энэ олон кинон дээр яг хүмүүсийн амьдрал ахуй дээр яаж хэрэглэгддэг вэ гэдгийг сурч авснаар яг солонгост очиж солонгос хүмүүс яаж ярьдгийг бид нар сурч авах тийм сайхан хичээлүүд байгаа. За хамтдаа хичээлдээ оръё. 안녕하세요. 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 뭐라고? 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 참 이쁘세요. 참 이쁘세요. 참 이쁘세요. 참 이쁘세요. 참 이쁘세요. 참 이쁘세요. 나 바빠. 나 바빠. 나 바빠. 나 바빠. 나 바빠. 나 바빠. 끊는다. 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 우리 다시 만날 수 있어요? 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 갈 거야. 갈 거야. 갈 거야. 갈 거야. 갈 거야. 갈 거야. 싫어. 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 알아. 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 감사합니다. 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 준비 시작. 준비 시작. 준비 시작. 준비 시작. 준비 시작. 준비 시작. 여보세요? 여보세요? 여보세요. 여보세요. 여보세요? 여보세요? 미안해. 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 잘 지냈어? 잘 지냈어? 잘 지냈어. 잘 지냈어? 잘 지냈어? 잘 지냈어? За ингээд солонгосын хамгийн хэрэглэгддэг 15 юм ярианы үгийг хэллэгийг та бүхэн танилцуулсан. За энэ хэллэгнүүд та бүхэн зарим мэддэг байсан байх. Гэхдээ хурдан хэлэгддэг учраас та бүхэн сайн ойлгохгүй зүйлүүд байсан баха. Харин солонгосчууд яг ингэж ярьдаг учраас та бүхэн энэ шилээр дамжуулан яг тэрийг ойлгодог болно. Бас тэрийг сонсоод өөрөө бас тэгж ярьдаг болгошон бол илүү та бүхэн их нэмэр болох бах гэсэн сэтгэл төрсөн учраас өнөөдөр та бүхэн энэ хичээлийг орхосон. За 안녕하세요. За хамтдаа 15 үг хэллэгийг нэг нэгээр нь авч үзье. 안녕하세요. За та бүхэн энийг сайн мэдж байгаа. Сайн байна уу гэсэн утгатай. Тэгээд 안녕하세요 гэдэг бол хүндэтгэлтэй илүү хүндэтгэлтэй бас олон хүмүүст ярих гэвэл 안녕하십니까
안녕하십니까? сайн байцгаана уу гэж хэлж болно. За хоёрдугаарт 뭐라고? За 뭐라고 гэдэг нь юу гэсэн бэ? Юу гинэ? гэсэн утгатай. харин 뭐라고 гэдэг нь үе тэнгийнхний яриа. Тиймээс 뭐라고요 гэж хэлжээч одоо ахмад хүн дээр эсвэл анхудаа уулзсан хүн дээр за эсвэл бүр хүндэтгэлтэй хэлье гэвэл 잘못 들었습니다. 잘못 들었습니다 гэж хэлж болно. бас 다시 한번 말해 주시겠어요? за бүр хүндэтгэлтэй хэлж байна. 잘못 들었습니다 гэдэг нь буруу сонсчлоо. за 3дугаарт 다시 한번 말해 주시겠어요? гэх юм бол дахиад нэг удаа хэлж өгнө үү гэсэн утгатай үг байна. за тэмдэглээд аваарай. за 3дугаар харилцаа үг хэллэг бол 참 이쁘세요. 참 이쁘세요. 참 이쁘세요 гэдэг юу гэсэн үг вэ гэвэл үнэхээр хөөрхөн юм аа. хөөрхөн байна. та үнэхээр хөөрхөн юм. за өөрөөр хэлье. 미인이시네요. 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 адилхан утгатай үг. үнэхээр хөөрхөн юм аа гэсэн үг. за дараагийн үг хэллэг бол 나 바빠. 나 바빠. 나 바빠. за би завгүй байна гэж сая хэлсэн тийм. за хүндэтгэлтэй хэлье. за 나 바빠 гэдэг бол үе тэнгийнхний хоорондын яриа. хүндэтгэлтэй хамт үн дээр ярих гэвэл 저 바빠요. 저 바빠요. за юу залгаж өгөх ёстой гэж хэлсэн тийм ээ. ахмад үн дээр бол заавал юу залгаж өгөх ёстой. за 지금 바빠요. 지금 гэвэл одоо 바빠요. завгүй байна. эсвэл 저 지금 바빠요 гэж бас хэлж болно. би одоо завгүй байна. 저 지금 바빠요. за дараагийн үг хэллэг бол 나 끊는다. 나 끊는다. за 끊는다. таслаа шүү гэсэн үг. 나 гэдэг нь би таслаа шүү гэсэн утгатай үг. за баяртай гэдгийг юу гэж хэлэх вэ? 안녕 гэдэг тийм ээ. за бас үе тэнгийнхний хоорондын яриа байна. 안녕, 잘가. энэ хоёулаа үе тэнгийнхний. за 나 끊는다 гэдгийг тэгвэл ахмад хүн дээр юу гэж хэлэх вэ? 저 끊을게요. 저 끊을게요. дараагийн үг хэллэг бол 우리 다시 만날 수 있어요? за энэ юу гэсэн үг вэ гэвэл бид дахин уулзах чадах болов уу гэсэн утгатай үг. бид гэвэл 우리 дахин 다시 уулзах 만날 чадах 수 болов уу? 있어요? за нийлүүлж уншвал 우리 다시 만날 수 있어요? 우리 다시 만날 수 있어요? 자, 다른 үг хэллэгийг харъя. 갈 거야. 갈 거야. за жоохон ууртай хэлж байгаа. явлаа. би явлаа гэсэн утгатай үг. жоохон ууртай маягаар ярьж байхад ингэж хэлдэг. за ууртай биш зүгээр би явлаа шүү гэж хэлье. яаж хэлэх вэ? 나 갈게. 나 갈게. 나 갈게 гэж хэлнэ. эсвэл хүндэтгэлтэй 저 갈게요. ахмад хүн дээр хэлж байна. 저 갈게요. за би явлаа гэсэн утгатай үг. дараагийн үг хэллэг 싫어. 싫어. за олон кинод их үзсэн хүмүүс бол энийг маш их олон сонссон байхаа гэж бодож байна. 싫어 гэвэл үгүй, дургүй, хүсэхгүй байна гэсэн утгатай үг. за хүндэтгэлтэй хэлье гэвэл 싫어요. 싫어요. за 아니요 гэдэг нь үгүй ээ гэсэн үг тийм ээ. за энэ хоёрын ямар ялгаатай вэ гэвэл
За тийм үгүй гэдэг одоо тийм гэдгийн эсрэг утгатай байна. 아니요. Гэхдээ энэ 싫어요 гэдэг нь юуны эсрэг утгатай вэ гэвэл 좋아요гийн эсрэг утгатай. Одоо дуртай байх. За чи ямар нэг хүн санал болголоо. Дуртай байхад 좋아요 гэж хэлнэ. Харин тэрийг хүсэхгүй байна. Тэгсэн үед 싫어요 гэж хэлнэ. За тэгэхээр 싫어요, 아니요 хоёр бол маш ялгаатай зүйл. Тийм учраас заавал ингээд сайн ялгаж чаддаг ёстой. Тэгээд бас нэг зүйл бол 안 돼요. Эсэргүүцсэн 안 돼요 гэдэг нь монголоор орчуулвал болохгүй гэсэн үг. Болохгүй. Би чадахгүй гэсэн юм утгатай үг байна. Энэ гурван үг бол маш их хэрэглэгддэг учраас та бүхэн тэмдэглэж аваарай. За, 알아. Энэ ч гэсэн маш их хэрэглэгддэг үг. 알아 гэдэг нь мэд тэнгийнхний хооронд мэднэ гэсэн утгатай үг байна. 알아. За, хүндэтгэлтэй хэлийгвэл 알아요. За, мэдэхгүй. 몰라요. За, үе тэнгийнхний хооронд 몰라. За, дараагийн үг хэллэг бол 감사합니다. 감사합니다. маш их хэрэглэгддэг тийм ээ. За, 감사합니다. За, зарим 감사서 авсан юм уу да гэж бас ярьдаг. баярлалаа гэсэн утгатай үг. За, 고마워. митингийнхний хооронд баярлалаа гэдгийг 고마워 гэж бас хэлж болно. За, хариуд нь юу гэж хэлэх вэ? 괜찮아요. 괜찮아. митингийнхний хооронд 괜찮아 гэж хэлнэ. За, дараагийн үг хэллэг 준비 시작. За, энэ юу вэ? 준비 시작 гэдэг нь анхаар марш гэсэн утгатай үг. За, 준비 гэдэг нь яг магчлаа орчуулвал бэлдээд 시작 гэвэл эхэл гэсэн үг. За, 준비 시작 гэж хэлдэг. 준비 анхаар 시작 эхэл. За, өөрөөр 하나 둘 셋 гэж бас хэлж болно. зураг авалтан дээр энийг хэрэгэлдэг тийм ээ. 하나 둘 셋 гэдэг 1 2 3 ай гэж хэлдэг. За, дараагийн үг хэлхийг харъя. 여보세요. За, утсаар ярихдаа их хэрэгэлдэг. 여보세요. За, утсаа авлаа байна уу гэж хэлдэг тийм ээ. Монгол хэлний байна уу солонгосоор 여보세요 гэж хэлдэг байна. 여보세요. За, энэ маш их хэрэгэлдэг учраас тэмдэглэж аваарай. За, баярлалаа гэж сурсан юм чинь уучлаарай бас сурах хэрэгтэй тийм ээ. уучлаарай гэдгийг 미안해 гэж хэлдэг. уучлаарай гэсэн утгатай үг. За, хүндэтгэлтэй ахмад түн дээр хэлье. 미안해요. За, бүр их хүндэтгэлтэй, бүр их буруу юм хийсэн. Одоо тийм зүгээр нэг шүргээл өнгөрцөн байхад бол 미안해요 гэж хэлж болно. Гэтэ бүр хүчтэй хөлн дээр нь гიშгчлээ. 죄송해요. эсвэл нэг хүний ямиг эвдэлчлээ гэсэн үед 죄송해요 гэдгийг хэрэглэв. 미안해요 гэдэг бол зүгээр жижиг сажиг зүйлүүдийн алдаа хийсэн үед. 죄송해요 болохоор бүр том алдаа зөрчил. За, дараагийн үгэлгээ харъя. 잘 지냈어? 자, 잘 гэдэг нь сайн. 지냈어? гэвэл сууж байсан уу? 잘 지냈어? сайн сууж байв уу гэсэн үг. 잘 지냈어. Тийм ээ, сайн сууж байсан. За, ахмад түн дээр хэлхий гэвэл 잘 지냈어요. юуг залгаж өгөх ёстой. За, хариуд нь 네, 잘 지냈어요. 네, 잘 지냈어요. Тийм ээ, сайн сууж байсан. За, тэгвэл хамтдаа бичлэгээ дахин нэг удаа үзээд хичээлээ өндөрлцгөөе. За, өнөөдөр сурч авсан үгнүүдээ дахин нэг удаа санангаа бичлэгийг үзээрэй. 안녕하세요. 안녕하세요.
안녕하세요. 안녕하세요. 안녕하세요. 뭐라고? 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 참 이쁘세요. 참 이쁘세요. 참 이쁘세요. 참 이쁘세요. 참 이쁘세요. 참 이쁘세요. 아, 나 바빠. 아, 나 바빠. 나 바빠. 나 바빠. 아, 나 바빠. 아, 나 바빠. 끊는다. 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 우리 다시 만날 수 있어요? 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 갈 거야. 갈 거야. 갈 거야. 갈 거야. 갈 거야. 갈 거야. 싫어. 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 알아. 알아. 감사합니다. 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 준비 시작. 준비 시작. 준비 시작. 준비 시작. 준비 시작. 준비 시작. 여보세요? 여보세요. 여보세요? 미안해. 미안해. 잘 지냈어? 잘 지냈어? 잘 지냈어. 잘 지냈어? 잘 지냈어? 잘 지냈어? За ингээд өнөөдрийн хичээл өндөрлж байна. Тэгээд Солонгослны олон ангит киногоор ярианы хэл сурч авлаа. За дараа өөр үг хэллэгүүдээр та бүхэнтэй хичээл орох болно. Дараагийн хичээл хүртэл баяртай.